Дэлхийн монголчуудын Эмнэлэг радио 88 уралган дээр суугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөөдрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаая гэсэн үрээтээр Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 13-ны мегмар гаргийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Чимба, Анжга, Гэрлээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар олон улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарц суурайтаагаар за мөн хайртай хүмүүсийн төлөө өрүүл байгаарай гэд интернет эмнэлэг хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Өнөөдөр бид бүхэн хамтдаа татар ажиллагаа гэдэг сэдвээр ярилцсанаа. Чухам. Ой. Яа. За татар ажиллагаа кино үзсэн мэт те. За яг л ерөөсөө өнөөдөр бүгдээрээ банк дээрэмтэн. Тэгдэг шүү дээ. Сумгүй байж тээ. Сумтаад бодох ч гэдэг юм. Сумтаар шаарч. За хамгийн ихний асуулт. Одоо бүгдээрээ дээрм ихээр нэг баг болчиход байгаа байхгүй юу? За тэгэнгүүт хин ямар үүрэг оройлтой байх юм тийм үү? Мөнгөө хэрхэн яаж дээрэмтэх? Одоо жишээлбэл Мега үүсэх гэх юм уу? Чамба мөнгөө уудлах юм уу? Гэрлээ банкны ажилтнуудын толгой Мод толгой намайг үүсэх үлдгий. Үгүй би жишээлбэл гэж. Чи дээр өөрөө хэлээ штэ. Анжгаа сейф нэх юм уу? За яах юм? Яаж дуусах? Би бол зүгээр ороод буугаа гаргаад энэ бол дээр юм аа. Тэг яг сая сонсчод буу гарахын үе шат байгааг байхгүй мөнгөө шууд өөрсдийнхөө цагийг ирэхээр өөртөө яар. Эхлээд энэ мегмар цэцэг дээр асуулт нь очиж чинь би зохиолын дагуу ийм юм байна гэж уншиж л өглөө сая. Би штэ те. Би нэр хөөцөгч. Та нар амар хөдөлмөрлөө тийм шал дэмий хийж байгаа байхгүй. Угаас наа дээрэмж бүтггүй гэдэгт би итгэлтэй байгаа учраас би үүдж сахихээр. Үсэхэрэтага бид нар хүмүүсээс мөнгө аваад идсэн штэ дээр миглэрээ өгнө гэдэг. Би ер нь үүдсэж байгаа шийдлээ. Надад амар таалагдж байна ажил чинь. Би тэнд Candy Crush тоглож сууж юмраа. Тийм өөртөө итгэлтэй гаруудтай баг дээрэмтлэлээр өгчих нэгэд үнээс мөнгө аваад идсэн. Одоо машин сайн барьдаг байх хэрэгтэй. Юу ягаасаар арга байхгүй. Өөд нь хүлээж байгаа хүн яг гараал хүүгээл машиндаа суунгуцсан ингээд. Би цэгэр аккод байгаа амар мөнгө авна өө. Би өөр хүрх гас ястаа газар амар хөргөж өгнө өө. Чиний цэнхэр акконы хойдлыг мөнгөөр дүүргчихэд хэдүүлээ бурзаач штэ. Гэтэ хараа та нар хойдол битээ суугаараа зөө. Дээр энэ хагас өдөр хүмүүс суусан чи миний машин доош тулчихлаа штэ. Ингээд тийс суугах. Айгуу хэцүү. Тэгвэл угаасаа мөнгө таахч хүн байна. Тэгээ зугдахгүйгүй 50 дугаар сургуулийн нөгөө өндөр хур заруулагч дээр очиж зогсож. Яг тэгээд юу юм манай аавд нэг юм хамжиргаа цагаан байгаа. Гэтэ мангар өндөрлцэн хамжиргаа цагаан заяа. Тэр үгээрээ. Тэгээд бид дөр багтахгүй ш амжиргаа дээр. Үгүй яг амжиргаа тэр суугаа явчихаа. Тэр мөнгөө ачин хүнээс сууч штэ. Өндөр эмч хөөрх штэ. Тэр хоошо буудалцаад амар яваа. Тийш байлтаад гэнэ үзсэн. Арди. Хоошоо буудалцаад. Ажиллагаан дээр тэр үү цагт хин бэдэ. Тэр нөгөө нэг хинэн штэ. Бацуух юм уу? Биш гадаа яагав нөгөө нэг. Амра. Биш. Би өөр нэг нь батгүй юу? Тий, батгүй нэдэг байхгүй. Тийм үү? Тий, тэгснэ нөө юм полимоттой байдаг штэ. Тэгээд ингээд цагдаа урж ирээд амар юм болвол чи энэ полимотор галаар дэмжиж шүү гэсэн чи. Нэр цагдаа нар урж ирсэн чи сөгсөн чи нөгөөх нь юм уу музейл юм байгаа штэ. Сумгүй байж штэ. Тэр чи сумтай бол. За үүчтэй. Тэгвэл мега тэр дүр юм бэ тийм үү? За чимээ шиг дүр. Би яг зүгээр юу яаж үзмээр тийм юм. Дандаа нөгөө баг ухаас эхлээ байлаа кино үзсэн. Аяа. Банк руу орохдоо ийм шаткан буу барьж ороод нэг дээшгээ нэг бууддаг штэ тий. Тийм. Бүх хүмүүс доош гэдэг нь болох юм байна. Та угаасаа ингэ зэвүүн бай гэсэн чи зэвүүн цай биш штэ. Авахгүй тэрийг хийгээл үзчихээ. Энэ мөнгө бол та нарын мөнгө биш. Тэгээ. Бача чиний ажлын мөнгө агаа тий. Бүр зэвүүн бай гэсэн чи бүр зэвүүн нүрэ буцсан зэвүүн байхааргүй хүн тий. Баг ч юм байна. Гэхдээ наач нөгөө нэг юм хар ноосон болгоо өмсөд нүдэ гаргая шүү. Ингээд амар уурлаад ингээд нөгөө багаа тайлсан ч хүмүүс. Хөөе яа Хаач паркист. Би яг тэр нөгөө откерлиг юу яадаг нь болъё. Откерлиг нэг хүн юу яаж идэг. Солиороод байгаач тэр дээрмийнхээ ажиллагаанд орооч юу солиороод идэв. Өөр ажил хийх гэдэг. Үгүй би яг откерлигч бодож байгаа ч баса юм. Татар ажиллагаа дээр чи тийм юм гарддаг юм аа. Тоор түн. Баялаад хөө ба. Тэр чин тэр дээрмийн
ажиллагаанд ордог хүн биш, тэр банктай холбоотой хүн штэ. Дүрдээ орооч. Балан маш дээрмээ хийгээч. Тэр чинь яг дээрэмд гай болоод байгаа байхгүй. Яг ингэ дээрэмд гэж байгаа мөнгөний сэв. За, чимбаа ингэ чинь нөгөө. хөвтэй гэдэг нь болох юм байна. Анжгаа Дэш яа. нэг буудан шүү. Йоо, за боли. Би ерөөсөө анжгаа тийм балаа дүр авч Та байгаа. буу. Би үгүй боллоо. Юу балаараа анжгаатай тэгээд балаараа зогсчихлээ. Би уулын тим юм хийгээд ингээд на гэж ярьж байгаа хүн садуулъя гэж бодсон байхгүй юу? Боллоо. Би тэгвэл толгойч юм боллоо. За бүгд банк дээрэмтгэхэд манайхаа хамгийн чухал нь төлөвлөгөө штэ. Төлөвлөгөө. Учирсгүй үлдсэн байна. Төлөвлөгөө чинь гаргадаг хүн болъё би. Отхон баттай хөвөлдсөн байгаа штэ. Мэдж байгаа зү. Би төлөвлөгөөг чинь гаргадаг хүн болъё, толгойч нь болъё би заяа. Бүх төлөвлөгөөг за чи үг захин, чи буу гаргана. Уулын энэ анжих сүрэнгээр би одоо уулын яг тэр нэг юм мөнгө яг тэр мөнгө байгаа сейфийг онгойлгуулж мөнгө савлуулмаар байгаа байхгүй юу? Би харин од гэрлийгээ авч очиж савлуулчих нь штэ. Юу гэсэн юм бэ? Анжаах тэр сейф амар тархан яг л амар ингэж юу ах гэдэг нь би ингээ хөөрхөн ингэж авчихгүй. Тэр чинь бас нэг Тэгээ тэр чинь ингэнгүүтээ нөгөө нэг хоолоогоор гадагш нь хайдаг ш. Чи уг нь тэрийг нь хоолоогоос гарч ирэнгүүт нь аваад очиж аваад. Үгүй одоо ингэж одоо төлөвлөгөө гаргаж байгаа хүн чинь би байна. За мига бол одоо заа үг захиад одоо тэр тохиолдол хамгаалт бүх юм салгаад за тэнд чимбэ бол одоо тэр хамгаалагч банкчлуудыг бүгднийг ингээ буу бариад твтээд гэдэг дээрээ байгаа штэ. Шогоо өндөлгөл буудан шүү. Окей. За боли. наана юу Болгон зүг. Ямар аюултай. Амар гоё төсөөлж яхад эндээс ингээ баг. Тэрнээ банк дэрэмжээд тэрүүгээр хүүхэн шуухан гэж явахгүй анжих сүрээ. Би тэнд боо юм болоо сейф онгоолгохоор тэр калсмас мөнгөө уутлахаа бодно, окей? Сэпний дүлгүүр тэр хүүхний үзүүнд нь байгаад байгаа байхгүй. Йоо, ямар ядаргаатай юм бэ? юу чимбаахаар тэр үүд сахиулж болохгүй. Гэхдээ ядаж би зэв мөнд надаас айр шүү. Аха та ягаад энэ хүн юу манай багтаа. Одоо дотроо Яахгүй. Бааж гэдэг. Юу наа. Баг дээлэмдэж байгаа. Одоо юу гэж юм уу? Одоо хийдий. хүмүүс хэлж байгаа босоод ирэхэд тийм. Йоо, ишаал мэдрэг юм аа. Гэр банк дээрэмсмэр санагдчихлаа. Тэгээд төгөөдгтээ та нар айхгүй байна гэдэг. Харм уутаа толгоноос авсан. Тий. Аха нэр бүтэхгүй нэрээ. За яах вэ? Би амьдрал таахтай таны зүүн дээр харъя. Чи ядарч тэгээд нэг өндөгөөд босоод ирсэн хүний толгоо руу бууныхаа бүксөөр зогч чадах юм уу? Зохино штэ. Зогцох гэдэг чи. Ороо. Яг зүгээр арай зогсож. Зогхгүй байна. Ингээд зүгээр. Хүн босгоо айч тэний ч бид. Тэгсээ уул айгүй хөөрхөн бадрангуу орж ирсэн. Би багасаа байлдаандаа кино үзсэн. Айгүй гоё орж ирсэн. Дээшгээ буудсан байгаа шүү. Одоо бас нэг гизлийнхаа 6 болч гаргасан тий. Би өндөр яг таныг харуулаа. Йоо бас болч. Аачихдаа яа. За яг таашаа одоо өнгөрсөн би ямар ч бодож үзэл гэсэн чинь бусна хамаагүй. Йоо, ямар гизэлтэй бэ. За тэгвэл одоо тэгээд анжгаа тэнцээ түлхүүр аваад авах нь за би тэнгүүд толгойлогч чинь болсон шүү. Яаж ижаал толгойлогч. Би нэг одгорлыг аваач бас онгойлгуулсан. Онгойлгуулсан. 4 чимдан 4 цүнх мөнгө авчлаа шүү. Одоо яах юм? Банк дүнгэж 4 үү? Амар том 4 гахаа. 4 гахаа мөнгө. Мөнгө ч амар хүнд байт Амар юм хүнд шүү. Йоо. Амар хүнд байт юм лээ. Дөрвийг одоо дөрүүлээд нэгээр бол даахгүй шүү. Үгүй дийлэхгүй. Үнэнгээсээ дийлэхгүй. Одоо бид хоёр нэгийг нь арай гэж харсан. Энэ хүний 6 болчин хамаагүй дийлэхгүй шүү энэ хүн. Би амьдралтаа байжтэй те 30 бодол мөнгө ингээд байрж үз амар хүнд байт юм бэлээ. Одоо бид хоёр нэг уутыг нь арай гэж шилж гаргасан шүү. Яа. Йоо. Цаатад чи би буу тулгцсан байгаа шүү дээ бас. Хамтран ярьлагч ярьсны дараагийн асуулт руу оръё заяа. За манай найруулагч санал асуулга оруулсан байгаа.
За ингэсэн байна. Хин хулгай сайн хийж чадхаар царайтай вэ? Аад нь гэрлээ бэд мега вэд нь харчимба. Энд дээр харчимба гэж бичсэн байх шүү. Чимба би багаагаар л уншиж байгаа шүү. Би хэлээгүй шүү. За гээд нь анжгаа гэсэн байна. Манайхан сандаа сулганда идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц гэсэн урайтаар хамтран ажиллаж байгаа. За ер нь бол өөртөө манайхан тэгээд энэ магтлаг итгэмжлэн гэдэг бол өөрөөс аюу тийм том процесс аахгүй юу. Тэгээд би эдний ингээд юуг нь бүрэн сайн уншлаа. За зүгээр л яг одоо бид манайд чи ингээд нөө бүх юмнууд ингээд барууны систем рүүгээр шилжиж байгаа шүү дээ. Одоо жишээл яг тийм барууны стилтэй өөрсдийн гэсэн ийм нөгөө нэг оюутны зөвлөл мөвлөн хүртэл гоё системтэй те 100% тэтгэлэг өгдөг ийм сургуульд Монголд одоо ингээд байгуулагдсан байгаа нь энэ Улаанбаатарын их сургууль байгаа байхгүй юу? Бид нар ингээд нэг заавалч тийм байгаалгүй л те ингээд нэг сайн сурлагатай хүүхэд ингээд нөгөө ихтэй сургуульд орж чаддгүй аав ээж нь төлбөрлөж чаддгүй маддгүй гэл нэг үлгэр домог шиг юм ярьдаг. Одоо эднийх жишээлбэл Ээш дээр 700-аас дээш оноо авчих юм бол та энэ сургууль жишээлбэл үн төлбөргүй сурах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? 700-аас дээш оноо авахд үн төлбөргүй суралцсан. 500-аас 599 оноо авсан гэхэд 40% тэтгдэг гэдэг чинь бас л тийм зү 40% хөнгөлөлтөй сурах болцоо олдож байгаа байхгүй юу? Одоо энэ сургуулийн чинь үлгэр жишээ үлээр нэрл хөгжмөдний төгсөгчдийн нэг бол одоо манай чанцалт болно шүү дээ. Одоо чанцаа шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Чанцааг хар. Чанцаал болно гэсэн үг та нар. Манай чанцааг хар. За тэгээ давуу талууд нь гэхээр одоо бүх оюутнууд нь Солонгос англи хэлтэй болж төгсөх юм байна. Төлөөтэй эзэмшнэ гэж 2 жил Монголд 2 жил Солонгос суралцаад Монгол Солонгос хос дипломтой болж төгснөө гэсэн байна. За тэгээд сувилхуун сургууль нь болохоор Солонгос болон Германд хүлээн зөвшөөрөгдсөн ажиллах лиценз шалгалт өгөх хэрэгтэй үндсэн мэргэжлэрээ ажиллах юм эрхтэй гэж байна. Энэ харалт кампус гэсэн чинь Улаанбаатар бүрэн дунд сургууль цэцэрлэг хичээлийн А Б байр оюутны байр мэртэй эдгээр чинь бүр яг кампусын яг нөгөө гоё системээр орцсон. Надад л энэ сургуулийн хамгийн гоё таалагддаг юм нь би угаасаа өөрөө оюутан багтаа нэг тийм хичээл гэхээс илүүтэй тийм нийгмийн идэвхтэй хүн бөхтэйсэн баггүй юу. Тэгэнгүүт одоо эдний дугуулангууд нь гингүүд нь заяа цаам, гольф, таеквондо, чөлөөт бүжиг, аялал, сувилхуу, сайн дурын үйлчлэл, гар бөмбөг, сакс. Би бол эдний оюутан байсан бол чөлөөт бүжинд бол батаараа явна. Ихэд юм байна. Одоо энэ нэр ингэж байгаа байхгүй. Одоо энэ олон улсын Улаанбаатар их сургууль нь 2024-өөс 2025 оны хичээлийн жилд шинэ хэсэгчд зориулсан юм тэтгэлэг зарлаж байгаа юм л да. Тэнгүүтээ та одоо яш дээрээ 500-аас 599 оноотой одоо байвал 40% тэтгэлэг. 600-аас 649 оноотой байвал 50% тэтгэлэг. 650-аас 699 оноо авал 70% тэтгэлэг. Тэгээд 700-аас дээш оноо авсан эсэгч нартаа бүр 100% тэтгэлэг өгөх боломжтой байгаа юм байна. За ингээ 2025 оны 6 дугаар сарын 23-наас эхлээд хичээлийн 1-р байранда эсэгчдийг бүртгэж эхэлж байгаа. Тэгэхээр та 46 20 26 гар утснаас холбогдох бол урталтаа 11 хийгээд 46 20 26 80 47 20 26 гэсэн утсаар холбогдоорой. За олон улсын Улаанбаатарын сургууль гээд гэрэлээр бичих юм бол Facebook руу н орчин. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарц гэсэн урайтаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За татвар ажиллагаа үргэлжилсээр. За хоёр дахь асуулт чамаагаар очлоо. Чамааг амархуу гэсэн. За ёо тэгэнгүүтээ энд их жаргалтайгаа өгч чамааг ингэсэн мөлий. Чамбагийн дуун хүртэл амар намуухан хүнүүс айхваш гарах өрөвдөө За хоёр дахь асуулт. За манайх айх хэрэггүй шүү бүгд мөнгө гаргая. За одоо бүгдээрээ нууц нэртэй болж одоо холбоогоор хоорондоо ярьж хулгаа дэрмээ штэ одоо яг нөгөө брүүд шонхор байна гээл тэгдэж штэ яг тэрнтэй адилхан. За тэгэхээр хин ямар нууц нэртэй болох юм? За чимба нууц нэрээ хэл. За тэг 6 Зүгээр чамайг хараа л гэхэд болно штэ. Ямар зүгээр. Болчин. Намайг заазургүй. Заазур сүртэй юм. Заазур. Болчмор болчихл доо. Таних ч болчин байхгүй болчин заазуур за. Шууны нэрнүүд авах юм уу? Би ч нь ерөөсөө зүгээр толгоо штэ. Толгоо. Тий. Толгой болчин заазуур ёо яа. Бараг сонсоод бол амар шүү. 500 чанж идэх гэдэг юм ээ. Одоо чи шир болчих тэгээд яг Шир мега. Шүрмэс мега. Шүрмэс мега гэж угаасаа шир мега аахгүй шир мега. Наад чи бараг л 500 чанж идэх юм. Шир булчин заазуур толгой. Гэтэ энэ заазуур ганцаараа сонгоорой Би байна. цувтаа болчих. Тэгээ цувтаа болчих. Болчин. Цувтаа гэдэг юм уу? Тийм цувтаа.
Таван биш юм уу? 5 цулын Гүцээч яах вэ? Йоо тий. сив санжи. Одоо ингээд хэдүүлээ чинь Сэвсээ. яаж ч банк дээр өмдөж чадахгүй маа гэхэд 500 чанаад идчихээр байна. Тэгэхээр Суда толгоо тэгээд юу гэдэг шир булчин. Яа. Сэвсээ би болчих бай. Ширэ толгой хаана. За ингээл станцаар ярих нь штэ. Шир үүд өсгөр яаж ийн өсгөр юу болж ийн шир холбоо юу яриач Яриач. Болчих бай доктор тайван. Ой цовдоо өдөр нөгөө түлхүүр ажиллагаагаа хурдлаач өө. За одгэрл битээр ойртчил явна шүү. Ад гэрл ичмэжтэй зүгээр гоо гэдэг нэрлээ өгөлтөө ядаргаатай юу урт нэрээр нэрлээ. Түлхүүр битээр ойртчих шүү. Түлхүүр явах гэж өстой аюултай явдаг юм байна. Ингээд явж байгаа өстой айгүй зү. Йоо. За нэрнүүдээ сайн цээжлээрээ манайхаа. За. За ингээ байжсэн чинь анжгаа 3 дахь асуулт ирсэн шүү. Илээ цэлээ гэдэг нь одоо юу гэсэн үг юм мэдэхгүй. Илээ цэлээ дэрмэ гэд гарах гэсэн гинэ. Хоцоо юм байна. За ингээд юм болов. За мэдгүй илээ цэлээ гэсэн байна. Дэрмэ гэд гарах гэсэн чинь банкны хаалга гацаад нэг юм бичгэн нөхөр 2 хүн гарахаар бол хинийгээ гаргах вэ? Яагаад тэд гэж. Хааштай би багтахгүй шүү дээ. Өөрөө хааштай багтахгүй байдаг. Одоо арай багтах магадaltaй нь одоо чимба мега 2 л байна. Йоо. Туранхаагаар энэ хоёрыг сонгож байгаа мó тий. Яана би нөгөө туранхаа гисэн ч багтахгүй дээ айгу болол. Энд чи айгу яс томтоо штэ. Би ч хүй манай Herbalife-ийн намайг ингээд ингэчихэд яс жижигхэн байна гэсэн. Тэгсэн үү? Би зүгээр илүү өөхтэй байна гэсэн. Тийм үү? Заавал хүний хязгаар цагааг Хаагаад үзтээ. тэр өөхөн. 2 хүн гэсэн. 2 хүн гэсэн. Би гарчаад 3 За үлдээч. анжаагийн хувьд бол тоо 2 гэж тэгж штэ тий. Ер нь бол дөрвөн цүнх мөнгөх бол гадаа гарцсан байгаа шүү Тийм дээ. штэ. Хоолоогоор хайцсан байгаа шүү штэ. дээ. Очоод цүнхээ аваад Цолтойгоо чанаад байж. Үгүй шүү дээ. Цагаан амжиргаан дээрээ тавиад буудалцаа зүгтцсан байх хэрэгтэй шүү дээ. Үгүй би бол заяо. Би штэ. Би толгойлогч юм чи би өөрөө гарна штэ. Юу балаараа даа Би толгойлогч нь гоё шорон моронгоос удирдах болно шүү дээ. Би гараад те мегаг аваад гарна угаасаа. Яа, хоёул илүүр яа. Тэгэхгүй шүү дээ. Миний хувьд бол заяо. Миний хувьд бол хүү тэгтээ тэргүү тэр чинь угаасаа мөнгө бол гадаа гарцсан байгаа юм чаа. Чи чамаг хүмүүс өрөвдөө. Чамаг өрөвдөө заяа нөгөө нэг ямар юмны Стокгольмын синдром болоод заяа нөгөө банкнд барьцаалагдсан хүмүүс чи чиний талд орно за андаа. Би юу яана? Дотор ингээд суучих юм уу? Би ингэмээр байгаа байхгүй. Би ихлээр гэрлэг чи мөөмнөөс нь төрүүлж гаргана. Тэгэхгүй мөөмн дараа нь үлдчих магадaltaй байхгүй юу? Хүү толгоол гарч байгаа юм бол мэдээ бүх юм гарна. Үгүй хамгийн том юмнууд нь хийж гарах. Толгой чиний хочин шүү дээ. Айгуу араас миний бүхс багтахгүй. За миний мөөм толгооноос Станцаар ясаа толгой гарцаа гэ буруу ойлгох нь шүү. Ош би ер нь үлдлээ. Угаасаа Та угаасаа өөрөختөө үлдсэн шүү Би дээ. харин одгэрэлд барьцаалагдсан хүн болол гэвчихэн. За та угаасаа үлдсэн шүү дээ та дөрөв. Би миний Тэгээ ч юм од мод гэдэг нэр төлхүүрээрээ явуулаа та. Түлхүүр миний сайхан түлхүүр. За мега болохоор хин хоёрыг авч гармаар байна. Гэхдээ хин хоёрыг уу? Би юу ан? Би бол таны хоёр мөмийг л авч байгаа юм. Яатрагаатай. Та нар мөнгөө зөөгөөд амжиргаан дээр ачаад явна штэ. Сайн бодоорой бас. Тэр чинь их аим асуудаггүй штэ. Би аавд утсан. Та одоо ингэж үлдлээ чи яах гээд ардаас нь Хайж харгууцалтай дээдээ. толгоодоо итэг бид ардаас чи зөгцүүлэн за. Барахгүй мөнгө аваа явна үстэй. Яатрагаатай юм бэ. Би ер нь зүгээр юу яа. Зөвхөн хөөхд эмэгтэйчүүд гээд хоёрыг гаргачаа. Би дунд нь өөрөө ингээд би барьцаалагдсан байна гэж сууж байсан. Шалтнараа. Чамаг хүмүүс Стокгольмын синдром болоод энд байгаа хүмүүс бүгдээрээ чамаг өмөрн зөө. Энэ нэг өргөн болчмор шиг залуу байсан гэд. Би түлхүүртээ ойлгуул чинь амар их мөнгө авцсан. Одоо түлхүүрээ хоёулаа зүхтий мохтыгээл тэгэл түлхүүр намайг аваад гарна. Үгүй яа. Тэнд амьдрал зохиох гээд байгаа юм Анда чи толгойдоо идэхгүй юм те. Юу гэсгүй. Би дотор үлдсэн шүү дээ. Би харин аваа гарна штэ. Дараалал зөгцүүлнэ штэ. Хоёулаа энэ хоёрыг зохицуулж яах гэдэг юм. Үгүй бас болохгүй. Хүн чанар бай. Энэ хоёр яаж хийж байгаа болчноо Бигээ зүгээр. бол буудан шүү. Би бол нэр би жижигхэн нүхээр ингээс будчаад явчин нэрээ. Тэр хөл рүү буудаад бодож байгаа. Өөрөөсөө гарангуудаа байж бодож орж ирж буудаж байгаа. Чич итгэлгүй шүү. Жигүүр ургаалаа шүү. Өөрөө Юуны тул шиирмэ. Энэ хамгийн айлгаад байгаа үг нь миний хоёр мөөмийг л авч гарна гэдэг байгаа байхгүй юу? өөртөө наах. Хүн нь юусоо хэрэггүй шиг байгаа. Амар. Наад ч одоо Хоёр мөөмийн авч яваад өөртөө наа. Өөртөө буцаж
угаасаа хийлгэж байна. Йоо, за дэмжин ажиллагч ярьсны дараагийн асуулт руу оръё. Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар за энэ айгуу гоё газар байлаа штэ. Ном хүрэн амралтын газар дэмжин ажиллаж байгаа. За Эрдмийн баяр, Төгсөлтийн аян баяр, хурал, сургалт семинар зохион байгуулах үүрэг аваад хаана хийх вэ гэд хариалгаж явбал Ярамгийн төв замаас нүхт рүү эргээд ердөө 3.9 км-т цэвэр агаарт байрлах Номд гүрэн resort-ыг зориорой. За Номд гүрэн resort нь Багангүй, Саруулхын их хөргөөндөө одоо айгуу гоё тийм их хатан, баг хатан, дунд хатан гэдэг шиг заяа. За их хөргөөндөө 350, дунд өргөөндөө 250, бага өргөөндөө яасан бах нь 48. Нэгэн зэрэг 700 хүн үлээ хүчин чадалтай. За мастер дугуйчийн бэлтгэсэн үнэхэрийн амттай Аз, Европ, Монгол олны сонголт үндэсний өв соёлыг харуулсан өрөөмөц шинэлэг орчин найрсаг үйлсгээ таныг өгтөн. За Эрдмийн баяр, Төгсөлтийн аян баяр, байгууллагын том жижиг хэмжээний бүх төрлийн хурал, сургалтын үйл ажиллагааг Номд гүрэн resort даатах. За захиалга ихтэй байгаа учраас хойшлуулгүй яг одоо 99 97 92 92 94 85 9292 гэдэг утас руу залгаарай. За ингээд төсвөрийн хэмжээ ажиллагч Номд гүрэн амралтын газар баярлалаа. Энд манайх конференц хийжүүл яа дээ. Би очиж үзсэн. Би очиж үзсэн юу юм бэлээ. Тэр том юмд нь бүр ингээ бүх юмнууд нь гоё те. Тэгээд тойроод юм жижиг гэрүүдтэй байхгүй юу? Томд нь юм аяа жижиг гэрүүдэд нь байрлаад хонж мөнжөөд бүр гоё болохоор юм бэл. Тийм үү тий. За дотор ажиллагаа өргөлжүүлсээр. За дараагийн асуулт над дээр ирсэн. За. Дээрэн бүтлгүүдж цагдаад баригдах үед багийн чинь нэг гişүү урвна. Тэр нь хэн байх вэ? Урвсан хүнээ яах вэ гинэ? Ишээ хараа. Өөрийгөө мэдчихин те. Аль түрүү урвцсан надад чи аль түрүү урвцсан. Толгойлогч шийд хатуухан шийдэг. Йоо, хуруугийн тасглаасаа. Яа. Ямар амар ирвэ ёо. Урвууд яах вэ гэсэн үү? Угаасаа Мега сая өөрийгөө ингэж ингэсэн. Тэгээ Мега хуруугийн тасна би. Яха. Би штэ те зүгээр нэг юм хорлж үзмээр байгаа байхгүй амьдралдаа бас тийм Чи хэнийг гэж бодож байгаа юм? Би Урагчиг бол би өөрийгөө л гэж байгаа. Тэнгисэрэг 2 4 7 дээр нөгөө мө EQ үлээ NQ ч үлээ нэг 30 гарсан залуу өөрийгөө нэрийг бичсэн штэ ингээд эрэхтэй хасагдах оролцогчийн нэр бичгсэн чи би зайлаад үгүй гэдэг. Нэрээ хүн ер нь Би зайлаад үгүй. хүн ер нь зайлах ёстойгоо мэдчихүүлээ зүгээр штэ би өөрийгөө бичнэ. За. Тэгээ чи өөрийгөө яаж шийдэх вэ? Бидний өмнө яах вэ? Мэчи муучаад. Ай боксыг гаргаж байгаа. Өөрийнхөө бүксийг алгаж байгаа. За. Би бол анжиг гэж бодож байна. За. Энэ яг нөгөө түлхүүртээ толгоогоо мэдүүлэнгүүтээ юу биднийг хаянгуудаа нөгөө талд орцоо. Магадгүй шүү. Та нар очиод ингээд зүгэнээс чи багаж өөр юм билээ. Та анжихаа аврах гэдэг тэр хүн чинь түлхүүр гэдэг нэг хүн байгаад тэрнтэйг л амар сайхан дэж жаргана штэ. Таныг бол бүр хараа хөдөлгөж зөрглөөч бодно шүү. Нөгөө мөнгөний чинь банкн дотор 0-т нууцсан. Биднэрт хоосон ингээ сонин мөн хийгээ явуулсан байх үү те. Тийм штэ яг зөв. Бөөн чулуу ийцэн. Анжигагийн сэтгэл чимбагийн сэтгэл уулна. Тэгээд яаж шийдэхгүй? Ер нь тэнд тэгэл барьцл үгүй дээ одоо. Нөгөө шоёор нь явуулсан. Бүсийг гаргачих. Шоёор нь явуулна. Гой. Хамаг хэрэгээ анжгаа дааччих юм байна та. Тэгээд хаяа эргий л та. Түлээ шин төлөвлөгөө. Хаяа эргий таачих. Багаар хүн чанартай. Конференц бол бараг 100-аад явах байгаа юм шүү дээ. Намайг эргэнгээ. За та гэдэгт нэрээ халахын хамаг шоронгын энэ бүр тойроод ингээд судалгаа мудалгыг явцсан. Та бол биднийг бодвол зөгтөд амьдраад байж чадна шүү. Манайс ихсэн чи. Өнөө маргаашгүй үх гэж байгаа хөх шиг онины насмантай. Бид хэд ийшээ тийшээ яваад конференц болох таныг дуудъя. Тэгэхээр харин арай баг яалмал өгч мадууш. Тэгээ өөрөө сайн дураараа хэрэгээ өвлөсөн юм чи. Тэгээ манайс чинь юу яаш те мөнгө чи хувийг хадгалсан шүү дээ. Яг Америкт нэг удаа нөө лавшагийн мөнгийг яаж хадгалдаг вүлээ? Яа тэгээ ингээ бүр таны хөмсгий чинь бодчих зав тэхээс. Бүр яг шип шиг бодлоо. Ногооноор. Гарч ирэхээр чинь зүгээр бүрэн ингээд мэс заслаа оруулаад зүгээр үс мүсэж байгаа хараар будаа заяа. Тэгээ бид нар нэрээ эргэж очиж гинэ. Яа, цатас туслаа та. Одоо миний ярих. Яахна гэх. Юу та уурлаад байгаа. Одоо шүү дээ. Мегаг урагч гэдэгт бол баталгаатай итгэлтэй байна. Мега бол банкнаас гараагүй байхдаа намайг буудах гэжсэн юм шүү дээ. Энд гаргуул бүр ална. Мегаг шүү дээ. Хамгийн сайн шийтгэл. Угнаасаа бид нар ингээд ийм их мөнгө бол галцсан. Нэг хэсэгтээ хэдүүл мөнгө гаргаж өрөөсө болохгүй.
мөнгө гаргалаад бол гинт баяжсан гэж шууд амтны анхаарал татаад тэгээд шууд шоронд орно шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ нэг юм дамтарчаад байдаг манай нэг амар найдвартай амбар байдаг юм байна. Тэрэндээ авчиад бүх мөнгөө мегатай хийгээд чожилч. Тэгэл 3 сарын дараа очиж мөнгө аавна. Мега тэр үед чонод хадгалах байх байдаг. Мега шийтгээд байгаа юм тийм үү? Юуны тул дамби хитэ аригчиг мэддэг үлээ. Гархан иднэгаа. Би яг амбарныхаа завсраад 20к хулахад зүгээр намайг аригч намайг гаргаж штэ. Мөнгө үрж болохгүй гэсэн штэ. Тэр мега шийтгэн тэгэхээр мегаг нэмгэн нойтой хувц өмсүүлээд яг тэр ажил хийлгээ өнгөлөн даалт хийлгэх байх гэж. Зүгээр бүр нэмгэн нойтой хувц өмсөхтэй бүр сайн шүү. Мегаг мөнгөтэй нэ. Тэр нэг Арабын султаныг монголчууд очичоод чи яагаад энэ цэргүүдтэй мөнгө өгч над миний эсрэг байлдуулаг өнгөд алтан цуг 20-од өсгөөд алдсан гэсэн. Та тийш хорон 20к ингээд цагдаа нар руу ирсэн та бүр алуулна шүү дээ. Аанж хэсэг хугацааны дараа эргээд очиж аанж тэр хизээний эрүүг илмэнд талцаа. Гоён дээр гэж юм гээд. Нөө нэг гүүшт актын бүжиг загаад байсан шүү дээ. Манти орхын цовдоо анжгаа гэсэн. Аас цовдоо анжгаа. Нөгөө нэр хэвээрэж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг Иесус Христийн очсон чинь тэрэнд нь бүр итгээд номлогч болсон зогсож байгаа те. Яаж чаварч магадгүй. Яаж ч магадгүй шүү энэ хөө. Өдөр болгон хоригдлуудаа суулгаж аваад ном уншдаг яа. Мөнгө өөрөх тухай байгаа юм одоо. Бах мөнгөтэй болчихлоо шүү дээ зовж. За дараагийн асуулт мега дээр эргээд очлоо. За мөнгөө хуваах болоход одоо эхэлж байна. Хамгийн хэрүүл үүсгэх хүн хэн байх бол? Анж штэ. Би таалаас юм хамаг ясны чинь үүр чорон дороо истээ гэдэг. Бүр лайлаа шиг байна. Хинт ч мөнгө өгөхгүйгээ сууж чадах юм бол мега шүү. Бидгүй гэрлэгч тэлий тэгээдсэн шүү дээ. За. Би бол хоёр дундын сан гэж үздэг. Энэ удаа би гэрлээ дээрээ толгой дээр өглөө. Юу вэ? Хамгийн хэрүүлийг хүн үү? Мөнгнөөс бол мөнгөн дээр ч манаа угаасаа чангах штэ бай. Хамгийн хэрүүлгийг хүн юм бэ? Хамгийн хэрүүл үүсгэх хүн бол. Би харин гэрлээд өгч штэ. Дундын сан гээл хэрүүлээгээд байдаг болохоор л тэгж штэ. За би одоо яг тэгш хуваахгүй л гээд байгаа юм шүү дээ намайг те. Ер нь те. За. Би это меня. Ещё это меня. Ишё. Толгой нэрээ ихийг аав толгойг зарцуулсан марцуулсан гэдэг. Би зүгээр 70 30 гингүүд 10 гээл явчих штэ. Би хажуунаас нийт. Би хамгийн хэрүүлгийн хүн бол мега л гэж бодож байна. Мега яа гэж. Хүүшээ энэ шинэ мөнгийг нь өөр хүн бүгднийг нь авцсан байж таа. Ялуу надад дандаа хуучин мөнгө таарсан байна гэж хэлж чадах. Хүүштэй би бүр хүүшээ наадуул чи золгуутны мөнгө. Яг. Йоо, би бол мега л гэж бодож байна. Яа тэгвэл мега яадаг гэж. За хүмүүс рүү ингээ мөнгө шилжүүлэн заяа. Шимтгэлийнхаа мөнгийг аван заяа. Дахиад дээрэс нь дуудлагын жолооч дуудаад хүмүүсийг хүргэж өгнө штэ. Тэр дуудлагын жолооч 25% дараа нь авдаг байхгүй юу? Яа. Бас л зэгцтэй те. Амар штэ ёо, амар гар штэ. Михаил Бодлий гэдэг манай нэг ах анжгаа хэлсэн штэ. За би бодлоо штэ. Уг нэг хэвчтэй штэ. Яг бид нар ингээ шудраг журмаар хуваах юм бол 25% штэ. 4 хүн чи 25% авах чи баг 25 өгч юм. Би ч ороо буудаа тийм бэ. Чи гадаа сууж байсан. Яасан гэж. Үгүй яг яасан гэж. Чамд андаа 10% бол зүгээр инаа. Чи хитэн өгөх гээд байгаа. Тэр ийм баггүй мега 5 гэж байна амар. Уг нь штэ. Би чимпаг ингээд сая яах нь өгсөн чи чи бас амар мөнгнөөсөө байна. Түрүү аах дэмстэй. Би буудаж орчоод тэгээд болоо та нарын мөнгө төгрөгнөөс би авахгүй махгүй гэж. Өөрийнхөө амар хэлсэн үн штэ. Тэрийг буудахгүй бол хүмүүс мөнгө өгөхгүй штэ. Юу ахгүй их чи зүгээр та 25 гин алдчихж байгаа байхгүй. 5% нөгөөл би төлгөөнөөр аваад орчих. Тэгээ болоо заа юу. Төлгөөнөөр аваа. 300 гаргаа. 300 гаргаа авч ороод. Тэгээд дуусаа. Тэгэхээр хэдэн өгсөн бэ? Хорогоор толцсон наа.
Би өөрөө дараа мега хариулах болсон. Өөрөө орж гарч ирсэн чинь. Тэгээд чи дүлгөөнөр ороод бүр 5% ч болно. Чи гараад ирсэн чи ахаа 5% өртөө бол чи дараа мөнгөтэй болохоор дараагийн ажлаас надад өгөөш. Би нэрээ би бол тэр нэг ганц гон охины мөнгөд үлдээ нэрээ. Хүний урманд Хүүшээ бохны мөнгө чинь 5 саяас дээш л мэдж байгаа сте. би одоо Бохны мөнгө гэдэг чинь 5 сая төгрөгнөөс дээш мөнгө би хэлж манай элемент ингэж ярьдаг. энэ 5% байгаа сте. тэр чинь харж ирсэн юм чи бас тавхах За би та нарт нэг юм үг чиглэл үгээ. Бохны мөнгө гэж ярьж байгаа бол 5 саяас дээш төгрөг ярьж байна гэсэн. Цүнхний мөнгө гэж ярьж байгаа бол 10 саяас дээш мөнгө ярьж байгаа. 50% Манай суучаад ирсэн юм шиг. 50%-гаа бол хэдүүлээ дараагийнхаа ажиллагаа хөрөнгө оруулалтанд хадгалчих нь үстэй. Тийм нөгөө дамблаар жадаа хадгалсан шүү дээ. Дамтарч чадаа. Йоо за 50% Ийхтэй ер нь дөлгөөнөрийн 306 бол их юм болно шүү. Таалаг нэг 25 энэ англиас орчихгүй дээ. нөө түлхүүр маань яалаа юм. Түлхүүрээ би ер нь яаж хаад яваа хүн битээ гэж. та нар нэг гээд 25 тавтайгаа л үлдэх гээл яна та. За яах вэ? За юу яа хамтран харьцагч ярьсны дараа өргөжлүүлээ зэ. За, тэгье. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран харьцагчаар хайртай хүмүүсээгээ төлөө эрүүл байгаарэ гэд интернет имлэг хамтран ажиллаж байгаа. За энэ айгу эдний 5 хүнийг мэдхүү 5 хүнийг мэдхүү айгу гоё юм байл шүү Тийм дээ. байлээ. За дурангийн мис засал нь уламжлалт мис заслаас 3-аас 5 дахин жижиг зүслэгтэй. За өвдөлт мэдрэмж 40-оос 60% бага, эдгэрэлт хурдан байдаг. Хэрвээ та дурангийн мис заслыг хийх эсвэл онцлогоо зөвлөгөө авах бол интернет имлэгийн нэг давхрын мис заслын тасаг тандаараа гэж байгаа байхгүй юу? За ингэдэг. Хувийн эмнэлэгт дурангийн хагалгаа нээлттэй хагалгаанаас үнэлгээ нь өөр идэг. За яа тийм бэ гэхээр эн чинь ядчил нээлттэй хагалгаа чинь ингээд амар том зүсэлттэй үлдэн штэ. За жишээлбэл зүсний хаалган дээр ярьцгаая бүгдээрээ. За зүсний чулуу ингээд нөгөө нэг хөдлөөд зүсний сувгаа хаагаад тэр хүнд маш айхтар өвдөлт өвдсөн учраас яаралтайгаар гингүүд матч игээд нээлттэй хаалганд орж штэ. Эртнээс та зүсний ингээд нөгөө нэг яхад харуулаа зүсний чулуутаа гэдэг чинь онцлогдоод эмч таныг окей та зүсний чулуугаа ахуулаарай гэд хэлээд байхад та авахгүй явснаас болоод ийм байдалд хүрж байгаа байхгүй юу? Хэрвээ окей за би дурангийн хаалганд орё гэх юм бол хөөхөн ингээд ийм жижигхэн дөрвөн сорвтой л болно. Одоо миний хамгийн том сорв яг энэ үрцснийхөө энд байдаг байхгүй юу? Манай өбөж тийм бид. Яг үнэ. Тийм. Тэгэхээр хэрвээ нээлттэй хаалганд орсон бол би ингээд амар муухай том сорвтой болно шүү дээ. Адлын наацхан. Тэнгүүд эдгэрэлт нь хүртэл маш хурдан ядаж 72 цаг болоод ч юм уу эмнэлгээс гарнаа л гэсэн. Нээлттэй хаалганд орсон бол бараг худалчунд 14 хоног нөгөө нэг болт молтой хийлгээ цэвэрлэгээ Тэгээд ийм асуултын тэмдэг шиг юм явна. Тийм, яг үнэ. За би бол тэгээд бас нөгөө хотоодны хагалгаанд орсон хүний хувьд та одоо хотоодны ингээд хагалгааг дурангаар орно штэ тий. Тэнгүү танд сорвч байхгүй. Юу дотор нэг жижигхэн 4 мм-ийн унтаас эрэгдчихэж бантагтай тэгээд тэр бантханд 7 хоног ч юм уу тэгэл ямарчсан таны өтгөнөр гараад явчихдаг. За тэгэхээр бантагтай байсан. Тэр бантагтай. Шүрмэс мэйгээд ганц юм хэлчихэ. Та мэдгүй гэж байна. Энэ болохоор ингэдэм биш үү? Булчин шүрмэс одоо яс гэмтгэд чанга дуу чимээ гардаг тийм. Тэгэхээр хүмүүс ганцхан яс одоо хуурахад гэж чимээ гардаг гэж бодож байгаа. Тэгэхээр саяны булчин ч юм уу эднэр дээр бас чимээ гардаг гэж байна. Тэгэхээр дур мэдээд өөртөө жин тавих ч юм уу иймэрхүү зүйл хийж болохгүй. Тэгээ олон интернетийн болохоор гэмтлийн тасаг нь болохоор нэг давхартаа яарлаа тусламжийн тасаг нь 24 цагаар ажилладаг гэж байгаа. Шүрмэс ч нэ шүү дээ. Яг тэгж яс хугарч байгаа юм шиг дүп гэж дуурдаг юм билээ. Дүп гэж дуурдаг юм билээ бүр. Яг ингэж нэм нэг одоо гитарын нэг бас гитарны утас дүп гэж дуурдаг шүү. Тэр шиг тэгж дуурдаг. Амар юм бэ. Тэгж дуурдаг юм билээ шүү. За эдийн интернет имлэг ба шүү дээ. Улаан ходоод дүн гэдсэн. Уушиг хөх голтын эргэтэн, элэг зөс нойр булчирхай, дотоод шүртлийн булчирхай, бөөр шээсний зам, чих хамар хоолой, толгоо үзүү, яс зөөдий, эмэгтэйчүүд мис засал, гэмтэл сонгогийн мисцлийн тусламж үйлчлэгээд бүх зүйлийг дор байд юм шиг. Ганцхан юм билчээ. YouTube дээр интернет гэдэг нэг юу байгаа. YouTube сууг байгаа. Тэгээ тэрийг дагаад тэр эмчнэрийн зөвлөгөөг сонсоор маш хэрэгтэй юм билээ шүү. Би ингээд ер нь болол сонсож байгаа. Айгүй хэрэгтэй юм билээ. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 техник 11 11 гэдэг утаснаас аваарай. 77 техник 11 11 интернет хоспитал гэж хоспитал Монголиа гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтойгоо. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай хүмүүсийнхаа төлөө эрүүлэл байгаарэ та нар минь гэдэг интернет имлэг хамтран ажиллаж байна. За. Татвар ажиллагаа үргэлжилсээр. За дараагийн асуулт Чамбатар очиж байгаа шүү заяа. Банкнаас заяа
ингээ мөнгнөөсөө гадна нэг юм шаал хэрэггүй юм ингээ өлөд болов хийгээд хулгайлж мэдэх үлэн нөхөр нь хин бэ одоо тооны машин ч мөнгөний дугтуу бас авцсан за. Өөр шүү дээ. Энэ өөр шүү дээ. Нэг хоёр юу ч авч магадгүй. Хэсэг ханд атаа. Би бүр ингээ мөнгөний дугтуу ч юм уу гэхээр бүр өөрөө ирэхгүй. За Энэ удаа миний баруун гарт сууж байгаа шүрмэс ямар вэ? Булчин билүү? Шилүүс шүү дээ. шир мега. Шилүүс мега шүү. Шир царайлаад юу ч авч иж магадгүй бас. Гэхдээ яг за. одоо шиг явж байгаа шүү. Тойрж байгаа шүү. За би бол энэ удаад бол ойлгомжтой манай нөө гүзээ үлээ. Булчин Таас нэг. Булчин жимбаа бол те зүгээр тэн дээр ингээ хүний уугаад орхицсан тал ундаа мундааж байсан авна. Манай хүн бол ер нь дэлсүүл юм байвал авчдаг. Нэгчдэг байгаа. Нэг шинэ жилээр найзуудтайгаа бөөнөр шоуц чи манай найз мөнгөгүй гарсан чи шал согтуу гарсан. Яас хүний хамгийн ууж дуусах баган пинүүдийг хойлоод дууссан гэсэн чинь. Манай чимбах маадгүй. Яас маадгүй. Тий. За би бол мега гэж бодож байна уу? Мега ч угаасаа амар аривч юм байна. 80 юм ингээд сулуулаад явж байна. Тэднэрээ дараа нь ингээд нийлүүлсэн бэлэг боцсон л явж идэв. Манай байгууллага баг цэцэгтэй болсон шүү дээ. Сая шинээр баган цэцэг авсан шүү дээ. Энд чинь Цэцэгнийх нь устдаг савж энэ бол хулгай биш, аривч юм хүний зан. Манай мега одоо машина зохицуулсан шүү дээ. Яг авчраа мөнгө аачих гэсэн чи хойно бөө хэрэгтэй ирэхгүй баг. Үдээсний машин заши юу ის байх вэ? Тэр багнаас цэцэг усалдаг сав мав те. Яг ч гэсэн манай сая баган цэцэгтэй болсон. Хэрэг болно гэдэг. Би юу штэ. Би бол өөрийгөө хэлж Нэ байна. үнэ. За чи юу авмаар байна яг тийм. Би юу амаар байхгүй. Би ингээ үдээсний машиныг бас амаар байна. А тэгэнгүүтээ юу ямар байгаа байхгүй. Тэр мөнгө тоолдог машин надад амар хэрэгтэй. Тэр чинь айгүй маа хэрэгтэй. Манай байгууллагад айгүй хэрэгтэй байхгүй. Дилер болгон дээр явах шаардлага байхгүй. Тийм штэ би ингээ захирал ингээ үгэнгүүт би бас давхар ингээ тоолдог байхгүй. Би зүгээр шууд сурах гэж байгаа. Тийм штэ тэр банкд дээр бистэ 5 дилер дээр 5 байж шаардлага байхгүй. Дөрвөлөө дундаа нэг хэрэгтэй. Тийм штэ надад тийм өгч яах вэ? Тэр үнэ. Би тэг юу ямар байгаа байхгүй. Тэр үүдэнд нь байдаг нэг гутал ингээ шүүг гэд ингээ арчдаг юм билээ. Яг энэ манай байгууллаганд амар хэрэгтэй аа миний дөө. Юу л амжиргаатай очсон бэлээ. Би юу яа. Би бас мөнгөө хийх. Би бас нөхрийнхөө машиныг хэвтэр. За болсон. За одоо Эрдэмэд саналаа нэгнийгэнтэй өгч цаг ирлээ манайхаа. Базар байна. За хин хулгай сайн хийж чадхаар царайтай вэ? Аадан гэрлээ, бэдэн мега, бэдэн харчимба, гэдэн анжгаа гэсгэлэн. За За би толгой гэрлээ гэл арай илүү ер нь эн чинь амар юм бэлээ. Юу гэдэг түрүү амар ирсэн шүү дээ. Амар ирсэн. Бохны мөнгө гэдэг чинь 5 сая шүү өдөр гэдэг. Арай бид нарыг бодох юм үзсэн. Бидний бодвол эн чинь бүр айлгүй эрдтэй яриад юм бэлээ. За толгой гэрлэл аюултай юм байна да. Толгой ингээ хүмүүс ингээ яриагаар айлгадаг хөхгүй. Толгой гэрлээ. Надаас амар ирсэн ч амар санагдахгүй нөө. Надаас айхгүй нэ. Шир мегагаас уу? Шир мега дэмэдээ. За шир мегагийн санал өгөх юм. Шир би өөртөө санал. За окей. Чи би штэ тий. Би штэ тий энэ удаа анжид өмөр байгаа байхгүй. Манай анжи айгуу тийм мундаг аваад. Сувда анжи юу? Яад гэвэл манай өмөр штэ тий. Нэр үнэхээр бидний эргийг дагаад наа чи суу шүү. Жохоо ашиглаж байгаа. Гадах байгаа юм. Сувда анжид амьдрын шиг гэсэн тий. Одоо эвгүй сандаг өсмөстэй болсон. Хаач арга олноо. Нөгөөдх нь хөөрөө сууж чадахгүй. За би бол хашир анжаад үгүй. Бас юм үдсэн бах. Тэг би өөр ихнээсээ бодсон л байна. Би бол өөртөө өгөхгүй энэ хэдүүлээ банк дээрэмдээд яах юм бэ? Баригчул яах юм бэ? Хашир анжгаа гэдэг нэртэй хашир хүн чинь суухгүй штэ. Уу хашир хүн бол юу эсийг үдсэн бас манай хүн чинь бол бас хамгийн бас айхтар нөх. Чинь ажигах юу ч үсэйгүй. За. Улаад байж дээ. Урд өмнө яаштай те. За. Санал асуулгын хариу гарсан маань урд өмнөө санал асуулга ингээд хоёр хүн тэнцэжсэн тохиолдол бол түүхэндээ байхгүй. За энэ удаа ийм асуудал үүснэ. За манай лайвыг одоо 356 хүн үзэж байна. Манай санал асуулганд 223 хүн оролцсон байна. За хин хулгай сайн хийж чадахаар царайтай вэ? Аадан гэрлээ дээр Анжигийн санал өгснөөр 58 хүн буюу 26%.
За, Мега дээр өөрөө саналаа өгөөд 54 хүн буюу 24%. За, их ойрхон байгаа шүү. Цаануудаа сайн сонсоорой. Харчимба дээр одоо 56 хүн санал өгснөөр 25%. Би Анжид санал өгснөөр 58 хүн буюу 26. Битээр ингээд 26%, 25%, 24%. Ерөөс ингээд 223 үнэ ерөөс ингээд сайхан бараг хуваагаад авчихсан. 20 юм яриач. Гэхдээ бит хоёр 58 үнэ санал авч. Хойлоо баярлаа гэ. 58 үнэтэй баярлаа. Нэг нэгэнд нь өгчөө тэгээд юугаа гаргачих л да. Үгүй би өөртөө л Би хөөе албаар Анжид өгөхөд битээр албаар тийм саналаа тэнцүүлсэн. Би ажигаас авлаа яадаг. Тэр явдал болжээ. Хөө чи бас Анжид өгсөн билүү? Тийм шүү дээ. Оо тэгвэл Анжи 59 үний санал авсан шүү. Үгүй ичээ. Тиймэрдээ би ч Сугатраа дөрөв шүү дээ. Чидээ сайн. За тэг явах дээ. Тэгтэл энэ дээр бол 26 25 24 байгаа Би бас амар өндөр Бас авсан. нэр нутгийнхаа нэр хүндийг бас бодохгүй нэр. Ичээ та түр ингэж ч одоо буцаагаад ингэдэ. Цацлаа. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 13-ны мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Олон улсын улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гарц сүрэтээр за мөн хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай гэд интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 Мегас миний рейтингийг унгаагаа ажиллаа.